Hello. Хөрхий манай найзлыг хувцас гэждэг. Нэг 5 6 7 хувцас ах шиг байна. Айгуу гоё чимж харагдуулдаг юмнууд нь бол ийм жижиг деталууд буюу гэрлэн чимэглэл юм. Ер нь бол ийм гоё. So cute. За сайн байцгаана уу чи миний талын сухта давтай морил шинэ бичлэгтэй давтай морил. За бичлэг хийгээгүй нэлээ удсан байна. Бараг 3 4 сар болсон юм уу те? Нэлээ удсан байна. За тэгээд энэ хугацаанд бичлэгүүдийг маань үзээд комент бичээд над руу бас бичээд бичлэгүүдээ яасан бэ гэд ингээд холбогдсон хүмүүстээ маш их баярлаа. Хүлээж ирсэн хүмүүстээ маш их баярлаа. За тэгээд энэ одоо 3 4 сарын хугацаанд ерөнхийдөө яагаад бичлэг хийгээгүй гэвэл жоохон нэлийн завгүй байлаа. Тэгээд би нөгөө онлайн сургалт гаргасан байсан Италид сурахтан тусалдаг тийм ээ. Тэгээд энэ сургалтандаа хамаг одоо энерги цаг зав зарцуулаад нэлийн фокус өгөөд ажилласан. Тэгээд дээрээс нь бас нөгөө инстаграмаа хөгжүүлэе гэсэн зорилготойгоор инстаграм дээрээ би нэлээд идэвхтэй байсан энэ саруудад. Тэгээд ер нь бол яг инстаграм болон ютуб хоёрыг зэрэг хоёулаа ингээд идэвхтэй авч явна гэдэг аюу хэцүү юм байлээ л дээ. Яагаад тэгэхээр инстаграм дээр бүр өдөр болгон шухан ингэж контент бэлдэн тэ тэгэл сургалтын ингээд хүмүүстэй одоо холбогдно, асуулт хариулт гэл. Тэгэнгүүт яг ютуб дээр бол би бүр нэлээд их цаг зарцуулах байсан учраас бүр одоо бичлэгээ эдит хийх байтугай бүр бичлэгээ хийж амжихгүй яваадсан. За тэгээд эцэст нь ингээд энэ шинэ бичлэгээрээ та нартайгаа уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ бичлэг маань юуны тухай байх вэ гэхээр та хэдийн гарчгийн дээрээс нь харж байгаачлан би Cyprus-та буцаад ирсэн байх нь байна. Тэгээд энэ жилээ бид хоёр өөр хотод ирсэн байгаа, нүүсэн байгаа. Тэгээд энэ жил байрлах байраа та нартаа танилцуулъя гэж бодлоо. За битээр ягаад Cyprus-та эргээд ирсэн бэ гэхээр миний одоо өмнөх бичлэгүүдийг үзчихсэн хүмүүс манаас мэдчихэж магадгүй. Манай найз залуу одоо өөрийнхөө найзтайгаа хийдэг бизнесээ Италиас ингээд Cyprus руу шилжүүлсэн. Ягаад тэгэхээр Итали маш их өндөр татвар төлдөг байсан учраас. За тэгээд энэ Cyprus-та компани шилжүүлэхийн тулд оршин суугч нь байх ёстой байдаг. Тэгээд оршин суугч гэсэн статусаа хадгалахын тулд жилдээ хамгийн багадаа 2 сарын хугацаанд Cyprus ингээд амьдрах ёстой байдаг. За тийм учраас өнгөрсөн жил битээр бол Cyprus 3 сар юу байсан амьдэрсэн. Тэгээ энэ удаа бас бид хоёр ер нь ойролцоогоор 3 сар орчим байхаар ирсэн байгаа эргээд. Тэгээд 4 сарын 6-нд ирсэн хэрэг чи одоо яг ирээд бид хоёр ер нь 3-7 хоног яг болж байна. За тэгээд өнгөрсөн жилийн туршлага бол бид хоёрт бүр үнэхээр хэцүүсэн. Тэр бол тэгээд ингээд trial байсан байх нэ. Бид хоёр ямар ч сан даваад гарсан. Тэгээ энэ жил болохоор бид хоёр нэлээд туршлагатай үзсэн. Яасан бэ гэхээр би таадад энэ жил хийсэн хэд хэдэн өөрчлөлтөө ингээд ярьж байгаа. Яагаад тэгэхээр эдгээр бүгдээрээ одоо бид хоёрын ингээд миний одоо энэ бичлэгэн дээрээ харуулж байгаа байртай холбоотой учраас. За нэгдүгээр бид хоёр байршлаа өөрчилсөн. Өмнө нь бол бид хоёр зүгээр л одоо нэг мерсер таньдаг хүмүүсээс асууж байгаа л тэр Пафос гэдэг хотыг сонгоод оцсон болохоос биш ер нь л өөртөө яг сайн судалгаа хийгээгүйсэн. Энэ жил битээр ер нь байр хайхтаа нэлээд судалж агаад одооных амьдарж байгаа энэ жижигхэн таавныг бол сонгоод ирсэн. Тэгээд одооны хот маань ер нь яг өмнөхийгөө битээр өмнөх одоо очиж исэн хотуудтай харьцуулахад арай бага тийм нөгөө нийслэл хот маттайгаа харьцуулахад арай тийм хүний хөдөлгөөн бага, арай тийм цөөхөн хүн амтай гэх юм хайшин тийм сэрэг. Тэгээд арай хүрхэн цэвэрхэн ер нь ингээд алхаад юм руугаа ингээд очиод ойрхон супермаркет инээдэрээ ингээд юм ингээд ойрхон тийм учраас бид энэ хэсгийг ер нь бол энэ таавныг сонгож ирсэн. За хоёрдугаар юм нь юу вэ гэхээр энэ бас айгүй азтай зүйл болсон. Өмнө жил бол ингээд Адрана бит хоёр бүхэл бүтэн бүр 800 евроны сарын түрээсийг ингээд хамт ингээд тэр байранд төлдөг байсан болвол энэ удаа бит хоёр өөр одоо нэг хоёр охинтой хамтраад тэр хоёр охин маань бас яг адилхан Адранатай адилхан компани ингээд наашаагаас өөр улсаас Cyprus руу ингээд нүүсэн одоо ер нь татвараас л ингээд зайс хийж байгаа гэсэн үг л дээ. Өндөр татвар төлдөг байж байгаа наашаага ингээд нүүсэн. Тийм болохоор тэр хоёр охин маань болохоор яг нэг нэг эндээ байр түрээслэх шаардлагатай болсон байсан. Тэгээ би тэр хоёр охиндоо холбогдоод тэгээд энэ байраа ер нь бол хамтдаа түрээсэлж байгаа гэсэн үг. Тэгээ жилийнхээ саруудыг ингээд хуваагаад за та хоёр тэдэн сарда байрал, бид хоёр тэдэн сарда байрлаа гэд ингээд хуваагаад явж байгаа. Тийм болохоор сарынхаа түрээсийг бид хоёр тэр хоёр охиндоо ингээд хувааж байгаа гэсэн үг. Энэ байр маань болохоор 700 еврогийн түрээстэй нэг сарын тэргээ бид хоёр тэр хоёр охиндоо хуваагаад ингээд төлж байгаа гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн хувьд бол энэ жил бас хамаагүй юм давуу талтай арай хямдхан байгаа гэсэн үг. За тий хоёр дахь нь тэгээ гурав дахь нь бол битээр бас яг байр хаахтаа бүр нэлээд юу үзсэн одоо туршлагатай үзсэн. Өмнөх жилийн түрээсэлж байсан байр бол ер нь таалагдаагүй юм амар их байсан байхгүй байр шилдэр шаалмал гэл ер нь маш их байсан. Нэг тэрэн дээрээ үндэслээд битээр энэ удаагийн байр хаахтаа бол нэлээд нихур үзсэн, бүх юмээ сайн шалгасан, нэлээд явж үзсэн. Тэгж яагаад ингээд энэ байраа ямарчсан сонгоод одоо түрээсэлсэн. Тэгээд за нэг ерөөхдөө бол товчхонч биш нэлээд дэлгэрэнгүй ярьчлаа тийм нэг юм байна. Тэгээд эндээ бол одоо би нэг 7 сарын их хүртэл ингээд 3 сар байрлана. За тэгээд 7 сард Итали руугаа буцаж очиод ер нь төгсөх төлөвлөгөөтэй байгаа.
За тэгээд ойр зуурын сонин сайхнаа хуваалцахад бол ийм байна. Тэгэхээр одоо бүгдээрээ гол ажилдаа орё. Би адреныг дуудаад тэгээд та нартаа яг одоо энэ төрөсөлж байгаа байраа нэгэнгүй сайхан харуулъя. Hello. За. Ингээ орж ирэнгүүт ингээд зочны өрөө угтаж аавна. За тэгэхээр юу вэ? Ерөнхийдөө бол энэ байр биш үү? Хоёр өрөөтэй юм байрахгүй. Тэгээд энэ террастай. Тэгэхээр хэдүүлээ зочны өрөөнөөс нь эхлэе. За энэ бол ингээд шууд зочны өрөө байна. Тэгэд хараа. Би бүр Remax нөгөө үл хөдлөх хөрөнгө зарж байгаа юм шиг санагдчихлаа. Тэгээ энэ байрны хамгийн гоё юм нь энэ өнгөний сонголт болон ийм одоо decoration одоо энэ чимэглэлүүд болон цэцэг мэцэгнүүд нь айгүй гоё. Одоо энэ цэцэг жишээлбэл бүр хараа амар хөөрхөн ингээд энэ тавилгаад агаад ингээд ургасан байгааз нэг хөөрхөн. За тэгээд энэ буудан бол үнэхээр бүр яг best. Адрена бол энэ бууданд бол бүр үнэхээр хайр зарлаад бүр энэ бууданг Италид очихоор худалдаж авах зорилготой байгаа. Энэ буудан бол ингээд үнэхээр цэцэг. За би та хэд бүр нэг юм харуулъя. Тэ хараа. Your laptop is here, right? Okay, 1 second. За би та хэд буудангийнхаа эд шидийг харуулъя л да. Ер нь бол ингээд зочин мочи ирэх юм бол ингээд бүр дэлгээд ингээд том ор болчих юм байлээ. За тэгэнгүүт ёо хараа. Супер. Ингээд бит өөр ингээд юмнуудаа ингээд хийчихэж байгаа. За нэг юм хөрхи эд шидтэй ор байна. За тэгээ өөр чин тэгээ энэ зураг мураг бас сонирхолтой айгу гоё юу vibe өгдөг. За одоо ингээд явангууд шүү дээ те. Энд бит хоёрын унтлахын өрөө байна. За тэгээд энэ king size bed юм байна лээ. За тэгэл энэ өрөө бол нэг тийм сонио хачуу юм бол байхгүй. Энд бол ингээд Адриана хувцснуудаа хийсэн байгаа. Хөрхий манай найзлыг хувцас гэждэг. Нэг 5 6 7 хувцас ах шиг байна. Тэгээд мэдгүй энэ одоо 100-ны хувцас нь хаанч гэдэг бүү юм бэ? Энэ бандаж амьснууд нь байна. Show the picture baby. Тэгээд энэ хараа байрны бас айгу таалагдсан юм нь. Did you show it? Nice. Таалагдсан юм нь энд байгаа энэ нөгөө зураг мураг юмнууд нь айгу гоё. Тэгээд Эрик гэдэг хүн энэ зургуудыг бүгдийг нь зурсан юм шиг үлээ. За надад бит хоёрт айгу таалагдсан юм нь энэ байрны биш үү? Энэ юмнууд нь айгу гоё шин. За түрүүнд ярьжсэнчлэн энэ байр яагаад юмнууд нь шин байгаа вэ гэхээр бод. Окей. За яагаад энэ байрны юмнууд нь шин байгаа вэ гэхээр ийм юм байлаа. Энэ байрны эзэн нь шүү дээ. We can go this way. Байрны эзэн нь энэ байраа худалдаж авангуудаа бүх юмаа ингээд шинчилж засвар хийнгүүтээ өөрөө амьдарч амжихгүйгээр Спань яваад юу исэн бэлээ. Тэгээд байраа түрээсэлсэн бэлээ. Өмнө нь нэг л эмэгтэйд түрээсэлж ирсэн. Тэр эмэгтэй нь болохоор нэг жил орчим амьдраа тэгээ бас нүүцэн. Тэгэхээр бит хоёр бол энэ байрыг яг бүрэн засвар хийснийхэн дараа орж ирж байгаа хоёр дахь түрээслэгч нар гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм болохоор юмнууд нь бол харьцангуй шин. Тэгээд яг гоё засвар хийсний дараах хэвээр байгаад байгаа юм шиг санагдсан. Тэр ингээд энэ is not Samsung but anyways энэ нөгөө нэг air condition энэ юмнууд нь бол шин ормоор энэ матрас затраас бүх юм шин юм хэлээ. За тэгэнгүүт энэ хоёр дахь одоо bedroomтэй унтлахын өрөө болохоор угаасаа битэрийн агуулгах болдог дандаа. Яг битэр нэг өрөө байр уг нь хайсан боловч дандаа хоёр өрөө байрнууд бол ойролцоо үнэтэй байсан учраас хоёр өрөө байр болно. Энэ байраа түрээссэн. Тэгээд түрүүнд хийсэнчлээ энд битэр ус байна, тоос орогч ингээд юмнууд бол байна. Энд бол ингээд миний хувцснууд байгаа. Гэтэ би бол хувцаа айгу замраагүй байлгадаг болохоор замраатай байгаа юм уу? Ер нь бол харах үгүй айгу инээдтэй. Энэ ингээ миний ерөөсөө ингээ 100-ны хувцснууд. Тэгэл болоо битэр ер нь бол харьцангуй хувц авчраагүй. За тэгээд энэ хэсэг бол ингээ бас миний өмд юмнууд энэ доотлын хэсгийг харуулахгүй жоохон замраг байгаа. Бит хоёр ерөөсөө нэг л чамдаантай ирсэн 20 кг-ийн чамдаантай. Тэгэнгүүтээ юу яж байгаа чи тэр чинь хамаг юм багтаагаад ирж байгаа. Тэгсэн чинь бит хоёр ирэхэд айгу дулаахан байх юм болов гэж бодсон чинь яг үндэ 4 сард ирэхэд дулаахан байгаагүй. Тэгээ одоо жишээл хараа би энэ цамцыг өмсөж ирлүү яалаа. Тэгэл ерөөсөө энийг баг угаагаал өдөртөө хатаагаал буцаагаал ингээл өмсөд баг 10 хонсон зөө. Ягаад тэгэхээр ингээд юм зузаан хавц ерөөсөө авчраагүй дандаа ингээд юм топ нөгөө 100 өмсөх нарийнх юмнууд аваад ирсэн байсан. За тийм байна. Сонирхуулгаад. За одоо энд болохоор угаалгаа өөр байгаа. Ер нь аягүй ингээд зайн ер нь аягүй хөөрх юм цомхон жижигхэн заяа. За одоо ингээд эндээ бас хөрхөн хоёр гэрэлтэй. Энийг сайхан бол ингээд тэр гэрэл насаж байна. За энэ гэрэлтэйгэр нь би таараа тайлбарлаж байна. За оронгууд ингээд юм хөөрх аягүй жижигхэн бааны өрөө. За энэ толин бол яг ингэдэг сонирхуулахад. За тэгэл юу нэгөө ингээд энэ юу байна? Шүршүүр нь байна. Энэ шүршүүр мөршүүр юм нь бол ингээд үнэн юу кулээгүүл дандаа нөгөө айгуу шин болохоор
Тэгэл энэ одоо энэ ингээл юмнууд нь ер нь бол айгу тийм гоё орчин үеийн шин. За юмнууд жоохон замраагүй байна sorry. За тэгээд энэ хараа нэг гоё юм байна зэ энэ байрны. Юу вэ гэхээр та энэ өнгөнийх нь хоршлыг анзаарж байна. Одоо жишээлбэл ихэнх юмнууд нэм номин ногоо өнгөтэй байгаа. Номин ногоо өнгө болон юм алтлаг өнгө хосолсон заяа. Тэнгүүдээ энэ засвар хийсэн хүмүүс нь яг бүр юу бүр дээр нэг гоё юусан гэлээ. Деталь бүр дээр нэг гоё ажилласан юм байлаа. Одоо жишээлбэл ингээл энэ дариул мариулыг нь харал та. Тэгэл энэ одоо жишээлбэл энэ өнгө байна те. Энэ өнгө жишээлбэл ингээд энэ дахиад алтлаг өнгө байгаа хгүй юу? За. Харин шуугид. За манай камерамен жоохон фактлах шиг байна тий. Энэ you can turn it off baby. Энэ болохоор ингээд энэ гоё алтлаг өнгө тэгэл юм деталь бүр дээр нэг гоё ажилласан. Энэ бас ингээд нөгөө юм зүгээр хувц муцаа тавьдаг юмд сандал нь хүртэл айгу хөрх магац. За энийг бол яг ингээд тавьчихна. За comment baby. Энэ хэсэгт болохоор угаалгын машин байна. Угаалгын машин тэгээ энд ингээд юмнуудаа ингээд хийдэг. Дахиад энэ бариул ингээ хөрх магац. Угаалгын машин бас айгуу гоё супер шинэ угаалгын машин байсан. За ингээд манай камерчин залуу бүх юмаа сайн хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. За тэнгүүд ингээд дахиад битүүрийн хамгийн дуртай хэсэг бол галтгооны хэсэг заяо. Галтгооны хэсгийг амьлуулж байгаа хамгийн гол юм бол ахаад цэцэгнүүд. Энэ цэцгийг хараа. Бүр ингээд тэггүй яаж ингэж гоё ургадгийн. За ургах нь жоох нөгөө мөлхөө цэцэг гэдэг цэцэг мөн билүү биш үлээ. Би өөрөө сайн цэцэг мэддэггүй болохоор яг нэрийг нь бол мэдэхгүй шим манайхан. Тэгээ энэ цэцэг бол энэ галтгоо тэр чигээр нэг гоё ойлгож байгаа. За дахиад энэ хөрөгч мөрөгч нь бас үнэхээр дахиад айгу орчин үеийн айгу гоё үнэтэй шинэ хөрөгч юм шиг байлаа. Битээр бүх юу байсан. За энэ дээр нэг юм хэлэхэд бит хоёр сүүлийн 2-7 хоног нөгөө meal prep хийгээд буюу одоо нөгөө сүүлийн 2-7 хоног идэх хоолойдоо бүгднгийн нэг 3 өдрийн турш хийгээд тэгээ хөлдөөч гисэн байгаа. Тийм учраас манай хүрэгч ингээд бүр мэл хоосон байгаад байгаа байхгүй юу? Учрыг нь тайлбарлахад. За тэгээ би юу хийсэн гэдгийг зүгээр та хадад товчхон харуулъя. За энэ олонгууд ингээд битээрийн өнөөдрийн динер байна. Жохон харагдаж магадгүй. Тэгтээ ер нь бол дотроо их байгаа. Энэ болохоор юу байгаа? Юу лээ? Чихэрлэг төмөс тэгээд шарсан дахиа. За энэ бол яг миний нөгөө нэг буурцгаар хийсэн юу бичээн байна. Хоолнуудаа ингээд 3 юундаа ингээд дүүргээ тавьсан байгаа. Битээр дараагийн энэ 7 хоног бол ингээд дандаа бэлцэн хоолой шүү талаагаад идсэн. Ер нь бол хугацаа амар хэмжиж байгаа. За гэхдээ энэ талаар би тусдаа бичлэг хийсэн байгаа. Тэгэхээр тэрийгээ энэ дараагийн бичлэг дээр орхолоо гэж бодож байна. За тэгээд өөр тайлбарлах юм гэвэл тий хараа. Нөөшөд. За хөрөгчаагүйсэн байна. За тэнгууд дахиад дараагийн тайлбарлах юм хараа энэ өнгөний сонголт юм бүр ингээд амар гоё байгаас дахиад энэ бариул мариул юмнууд ингээд яг нэг алтан оруулгаараа тэгээд энэ номин ногоон болон яг ийм цэнхэр хоёр. Одоо энэ цэнхэр алтан оруулга тэгээд ийм номин ногоон ийм алтан оруулга. Жишээлбэл та одоо ийш харах юм бол энэ аяга энэ буудан хоёрыг ижлэх өнгөтэй байгааз. Тэгэнгүүт энэ дэр болон энэ одоо юу хоёр ингээд ижлэх өнгөтэй байгааз. Энэ өнгөнийхөө сонголтыг бол үнэхээр гоё юм байлээ. За тэгээд мэдээж нөгөө нэг маш ухаалаг юм тухайг байна. Тэгээд лаглаг манаас баг илүү ухаантай юм тохируулгатай юм байна лээ. За тийм байна. За өөр юу байна? Өөр тайлбарлах юм байхгүй хаа. Энэ нэг хөөрхөн ширээ байна. Энэ болохоор зүгээр би яг нөгөө нэг юугаа идэх зорилттой, хоолоо идэх зорилттой яг ажил хийгээд бол энэ ширээ арай юм жоохон сонирн байсан. Зүгээр хоол идэхэл зорилттой. Гэтэ яг ингээд ерөнхийдөө бол ингээд энэ хэсэг үнэхээр хөргөн. За хамгийн чухал хэсгийг харуулах марцсан байна. Энэ байрыг үзээ явж байхад дэшээ дээ. Надад хамгийн таалагдсан юм нь байна шүү дээ, тий. Энэ аяг тавгнууд. Уг нь бол юу ийсэн ингээд тэнд бол ингээд бүх юмнууд нь байгаа. Би тэр зүгээр өөртөө хэрэгэлдэг юмнуудаа ингээд хэрэглэх тоогоороо үлдээсэн байгаа хгүй юу? Энэ тавг, энэ дахиад нөгөө өнгөний сонголт нь хараа нөгөө нэг бүдэг ногоон болон яг ийм өнгийн цэнхэр өнгийн одоогоц. Тэгэхээр энэ бүр аяг тавгаа сонгохтой хүртэл ингээд амар хөөрхөс сонгосон. Тэгээд битэрийг ирэхэд бол ингээд энэ аяг тавг шанаг энэ одоо юу вэ? Энэ хутга сэрэмэрэ гэд ер нь бол бүгдээрээ байж байсан. Энэ бол үнэхээр nice байсан. Яагаад тэгэхээр өмнө жил битэр Пафос байр түрээсэлж захтаа тэр айл нөгөө хангалттай аяг тавг байгаагүйгээс болоод битэр баах юм худалдаж аваа. Тэгээд цаган тулаад тэр юмнуудаа тэндээ үлдээгээд иржсэн байхгүй. Тэгээд жоохон шаталттай байсан гэсэн үг. За одоо би таадад байрныхаа best part-ыг харуулъя. Ер нь бол ингээд бид дөрөв байр үзээ явж байхад яг хамгийн таалагдсан хэсэг. Дээрээс нь яг ингээд ирээд амьдраад үзэхэд бас ер нь яг анх харсан шигээ ер нь айгүй гоё тухтай байгаа хэсэг болвол террас байгаа. Тэгэхээр террасыг таадтай харуулъя. Тэгээ ер нь бол яг үнийг хэлэхэд энэ хэсгийг би 4 удаа өмнө бичсэн байхгүй юу? Яа тэгэхээр адренагийн алдаа, техникийн алдаанаас болоод. Тийм болохоор ингээд жоохон ууртайгаар ярьж байна. За хамгийн ихний хэсэг бол энэ юу байгаа? Барбекюний хэсэг байна.
Тэгээд ер нь бол ингээд бүх юмд байгаа хэрэгслүүд нь те одоохондоо яг битээр ерөөсөө ашиглаагүй байгаа. Яагаад тэгэхээр битээр барбекю хийж мэдгүй учраас тэгтээ сурахад амархан яагаад тэгэхээр бүх түүл хэрэгслүүд нь байгаа. Тэгээд энэ хөөрхөн гэрэлнүүд нь бас айгүй хөөрхөө юу байдаг. Оройдоо ингээд өөрсдөө автоматар асчдаг юм байлаа. Ер нь бол яг юм террас мирас яг юм иймэрхүү гадна талбай гэх юм уу айгүй гоё чимж харагдуулдаг юмнууд нь бол ийм жижиг деталууд буюу гэрлэн чимэглэл ийм цэцэг мэцэг бол үнэхээр гоё харагдуулдаг юм байлаа гэдгийг ойлгож авсан. За энэ том хавдарч юу байгаа вэ гэхээр ер нь бол баг юу ч яахгүй. Энэ бол энэ нөгөө будингийн ийм одоо кюшн гэдэг үл ийм дэрмэр ийм нөгөө битээр нөгөө чинь тасгал хийнэ гэсэн зорилготойгоо болохоор нөгөө ийм гантилнууд байгаа. За тэгэнгүүт одоо энэгээр нөгөө манай байрны эзний ээжийн хайртай цэцэгнүүд байна. Ээж нь болохоор ер нь цэцэгнүүд бол амар хайртай мэлээ. Тэгээд анх байр үзээ явж байхад ер нь бол бараг л энэ байрыг төрөсөлж байгаа шалтгаанууд нь тэгээд энэ цэцэгнүүдтэй одоо юу юмдээ анхаарал тавиулах гэж хэлсэн. За тэгээд энэ ингээд харах юм бол өөрөөсөө ингээд юм усалгааны системтэй тэнгууд энийг ингээд тохируулчихдаг юм байлээ. 7 хоногтой хэдэн удаа ингээд автоматар услах вэ энэ төр гэд. Тэгэхээр айгүй амар юм шиг санагдсан. За ийм байна. Тэгээд энэ цэцэгнүүд нь хөрөхөд тэгээд жоохон үхээд байгаа юм шиг байлаа. Ер нь бол өнөөдөр нөгөө байрны эцсүүд нь ирж битээр нөгөө дуудаад энэ цэцэгнүүд чинь яаж ийн ер нь яаж арчлах уу гэж юу байсан. Зөвлөгөө авсан. За тийм байна. Одоо яг ингээд ер нь гоё нар жаргаж эхэлж байгаа юм байна. Энэ ширээ бол айгүй гоё. Тэгээд энэ ширээг битээр өглөөд байгаа цэвэрлээд өглөө эндээ ажиллаа хийгээ суудаг. Ажил хийх ширээ бол ер нь энэ л байна. Яг хоо гимэн ингээд байн тост болоод идэм байлаа. Тэгээд энэ сандлууд бас айгүй хөөхөө. Ер нь бол ингээд гоё ингээд чийлрээд суух зориулттай. За би гутлаа. За ер нь бол ийм гоё. Нэрээ нэг юм харуулхад хараа энэ айгүй гоё сүйдрөвчтэй болохоор ингээд яг эндээ ингэж байхад гоё тийм халуун биш тэгээ наршаад байхгүй. Тэгээ ийм энэ гэрэлнүүд нь бас ингээд юу айгүй гоё харагдуулдаг. Оройдоо энэ террасыг айгүй гоё харагдуулдаг. Би орой болохоор гэрлийг нь харуулна. За тустаа. За тэгээд энэ миний Cyprus ирснээс хойш бүр 2-7 хоногийн турш хайж байгаад болсон гүйлтийн зам байна. Тэгээ адрена битэр ч юм болохоор нөгөө юу яадаг. Хөвчлээ ер нь бол гэртээ байдаг, гэрээсээ ажилтдаг хүмүүс учраас гадагшаага нэг их гараад авах боломж авахгүй. Дээрээс нь битээр ирээд эхний 2-7 хоног юусэн байхгүй машин түрээслээд энэ юмнуудаа зохицуулсан. Тэгээд одоо бол битээр машин байхгүй, дугуйч бүр байхгүй. Ер нь бол яг 2 зээр дээрээ байгаа учраас гараад ингээ фитнес руу явъя гэх юм бол 30-40 минут алхана. Тийм болохоор ер нь бол би нэлээд кардио хийж жоохон тийм нэмгэрээ гэж бодоод байгаа учраас гүйлтийн зам болъё гэж бодоод авсан юм аа. Гэхдээ хараа би ингэж бодож ирсэн өмнө гүйлтийн замыг байгуу үнэтэй байдаг байх гэж бодсон чинь ер нь бол энэ болохоор нөгөө хэрэгжилжсэн хуучин гүйлтийн зам. Тэгээд би 190 еврогоор авсан. Уг нь энэ бол нэг 150 еврогоор олдох боломжтой боловч тэгээд яг энэ хэсэгтээ байсан ганцхан гүйлтийн зам байсан учраас тэгээд битээр сонголт аваагүй нэг гэсэн. Гэхдээ айгүй хөөрхөн юм ер нь бол өөрийгөө гүйцэтгэж байгаа. Тэгээд тийм байна. Тэгээд яг зөвхөн нэг л нөгөө нэг юуны тохиргоотой, гүйлтийн тохиргоотой, хурдны тохиргоотой дээшээ доошоо болдгоо. Тийм болохоор жоохон тийм гэхдээ nice. Тэгээ би өнөөдөр энийг анх ингээд авахд юу байсан амар юм зэвэрцэн байсан. Тэгээ би нөгөө шүршдэг будаг авч жагаад ингээд амхандаа ингээд шүршээд бутчаад арай царайлаг болгочод байгаа царай. Тэгээ ер нь бол арай царайлаг болсон. Жоохон замаа л будсан болохоос шүү. Гэхдээ юм бодно гэдэг чинь хэцүү мэлээ. Ер нь бол ингээд эргэн тойроо ингээд ойр орчин болол дандаа юу ингээд ийм 2-3 давхар ийм юу апартментууд байгаа. Тэгээд айлуудыг үгэн дурлаж болно. Балкон террасан дээр юу хийж байгааг нь сайхан хөвчлэн сайхан бие шараал байцгааж байдаг юм байна лээ. За нэг иймэрхүү байна да. За тэгээд дотор уулзъя. Бичлэгнийхээ төгсгөлийг хий. За тэгээд байраа танилцуулахад ийм байна. Ер нь бол аюу гай тухтайгаа одоо 100 харин халаад ирэхэд бас энэ хоттой энэ хэсэг бас ямар байдгийн байгаа бас өвөлдөө битэр чинь эргээд 11 сар мард бас эрэх төлөвлөгөөтэй байгаа болохоор өвлийн үед бас энэ байр жоохон хүйтэн байж магадгүй санагдаад байгаа. Яагаад тэгэхээр энэ хаалга малганы завсар ер нь бол жоохон тийм юу юм бэлээ. Зай майтай те. Тэгэхээр өвөл бас ямар ах нү тэр үед одоо харах бах. Гэтэ одоо ямар ч гэсэн явахтай нэгэнд төрөсөлсөн юм ч одоо тэгэл эндээ байна. Уус арга нь болтох бах. За тэгээд ямар ч хэсэн та хэд ингээд ерөөхдөө хаана амьдарч байгаа яагаад эргээ буцаас Cyprus-та ирсэн те ер нь ямар төлөвлөгөөтэй байгаа гэдэг юмнуудаа эхлээ ярьчаад тэг үргэлжлүүлээд бичлэгүүдээ хийгээд эхлэе гэж бодсон юм аа. Тэгэхгүй бол гинт 3-4 сар таг алга болсноо гинт ингээд юучлаг юм шиг яхаа нэг соног тайлбар хийх юм хэрэгтэй юм шиг санагдаад нэг юм introduction болгоод энэ бичлэгээ хийж байгаа байхгүй юу. За тийм ээ тэгээд бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Тэгээд манай төрөсөлж байгаа байрын маань аль хэсэг нь та нарт илүү таалагдж гин ер нь юу гэж бодож гин те санаа оноо комент сэтгэл байвал доор үлдээгээрэй.
За тэгээд үргэлжлүүлээд Итали сурахтай холбоотой эсвэл Diary of CEO подкастуу тэгээд ер нь хэд их юмнуудаа үргэлжлүүлээд хийгээд явах болно. За тэгээд бичлэгтэй маань хамтаасанд баярлалаа. Хэрвээ бичлэг маань таалагдаа дараагийн бичлэгүүдийг маань үзье гэж хүсэх юм бол subscribe дараарай. Тэгээд миний Instagram бас энд байгаа. Би ер нь Instagram дээр айгүй идэвхтэй байж эхэлж байгаа. За тэгээд энэ хүртэл хамт байсанд дахиад баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Зя оройдоо манай галтгоо ингэж харагддаг чигш. Зүгээр ин гэрлийг нь харуулах гэсэн таадад аюу хөрхөн боост тэг ингээ гэрэлсахаар оройдоо нэх гоё тийм тухтай. Зя би нөгөө гаднах террасыг харуулах гэдэг гэрлийг нь ингэж харагдаж вэ. Нөгөө гэрлүүд чинь ингээ хөөрхөн ингээ асцсан байгаа. Тэр энэ цэцэгний энэ хөөрхөн гэрлүүдийг хардаа. За би томруулаад харуулъя. Энэ цэцэгнүүд нэг нь хоёр цэцэг нэг өөр өрсөд дээр хөөрхөн гэрэлтэй. Яагаад юм бүү мэд. За тэгэнгүүт дээ штэ тийм. Гэрэл нь ингээ хоёр янзаар асж байгаа. Гурван янзаар асж байгаа. Ингээд удирчих юм бол яг зөвхөн энэ гэрэл нь ингээд асаад илүү юм харанхуй болоод ирнэ. Энэ гэрлийг энэ болохоор энэ наатлын гэрэл юм байна. Бүр ингээд тод болчихж байгааз. Би энийг асаачих юм бол ингэж харагдана. Тэгээд ер нь бол яг энийг унтраагаад энийг асаачих юм бол ер нь яг гоё чийл. Тэмээд. Яа тэнгэр мэнгэр асал яарад гоё харагдчих штэ. Салүтэ. Би таад оройн юг харуулъя. Тэр хэсэг улаарад марьяа. Чмаач. So cute.